Зохиолч Эдгар Аллан По. Улаан үхлийн баг. Улаан үхэл улс орныг удаан хугацаанд сүйтгэж байлаа. Ийм аимшигт тахал үр дүн хизээж гарч байгаагүй. Цус түүний тэмдэг, түүний тамга байв. Хүн гинэт халуурч, толгоо эргэж, цус гоожин хэдхэн минутын дотор үхэл ирдэг байлаа. Өвчний эхний шинж тэмдэг илэрмэгц аврал үгүй. Гэвч хунтайж Проспера айдас тавтаагүй. Тэр зоригтой, ухаалаг. Бас 6 цэнгэл туртай нэгэн байв. Тахал улс орон даяар тархаж байх үед тэр мянган язгууртай найзын хамт өөрийнхөө бэхлэгцэн ордонд оргинжээ. Ордон нь Батбүх хаан төмөр хаалгатай. Дотоош ормогц хаалгыг кагнаж хинч орж хинч гарч чадахгүй болгосон байв. Гадаад ертөнд зовж байг. Харин дотор нь аюулгүй жаргалтай байх ёстой гэж Проспера итгэжээ. Сар өнгөрч гаднах ертөнд зөвхөл давтсан хിവэр байхад ордны дотор найр наадам, хөгжим, бүжиг тасарсангүй. Эцэст нь нэгэн шөнө хунтайж гоёмсог багт наадам зохион байгуулахаар шийдэв. Ордны дотор 7 танхим байв. Танхим бүр өөр өнгөтэй. Эхнийх нь цэнхэр, дараагийнх нь ягаан, ногоон, улбаршаар, цагаан, нил ягаан, хар. Хар танхимын цонх цус мэд улаан шилтэй байлаа. Тэнд орохыг хүмүүс цээрэлдэг. Учир нь танхимын уур амьсгал сэтгэлд хүйт таана. Тэр хар танхимд аврах том хар цаг байв. Цаг тутамд түүний хоолой зохиход бүжиг хөгжим бүгд зогсож хүмүүсийн царай цонхидаг байлаа. Цаг дуурай дуусмагц инээдхөөр ирнэ. Шүн дундад ойртох тусам багт наадам улам солиотой, улам хачин болж байв. Гэтэл шөнийн 12 цаг болоход танхим бүрийг дайран өнгөнөх цагны цохилтын дараа хүмүүсийн дунд танихгүй дүр гарч ирснийг бүгд анзаарав. Тэр хүн бусад шиг гоёлын хувцас өмсөөгүй байлаа. Харин түүний хувцас нь улаан үхлийн дүр байв. Нүүрэн цуснд будагдсан мэт. Маск нь үхлийн царайг дуурайсан. Багт наадам гинэт чимээгүй болов. Унтаж Проспера уурлан "Хэн энэ хүнийг энд оруулсан юм бэ?" гэж хашгирлаа. "Барьж ав. Даруй шоронд хий." Гэвч хинч хөдөлсөнгүй. Тэр дүр танхимаас танхим руу чимээгүй хүн алхасаар байлаа. Хүмүүс түүнийг тойрон зай тавьж хүрхээс айж байв. Проспера өөрөө илд суглан хар танхим руу түхэж очоод "Зогс" гэж хашгирлаа. Тэр мөчөд танихгүй дүр эргэж харлаа. Хунтайж газар дунаж өхөв. Дараа нь бусад зочид зориг гарган тэр дүрийг барихаар дайрсан ч маскны цаана ямар ч царай байсангүй. Тэр мөчөд бүгд ойлгосон юм. Улаан үхэл ордонд нэвтэрсэн байлаа. Итгэн хормын дотор ордон доторх бүхий л хүмүүс баяр цэнгэл, тансаглал, алцтай хаалгануудын хамт үхэл тавтжээ. Хар цаг дуурхаа болж, дүл унтарч, харанхуй, ялзрал. Улаан үхэл бүхнийг эзэмдэв.